Хятад өнгөрүүлсэн хэдэн сар одоо 10 сараас хойш шүү дээ. 6 сар болсон байна. Тэгээд их юм сурлаа. Гэрийнхэнтэйгээ хэр холбогдчих энэ хугацаанд. Байнга штэ. Тэгээ манай дүү ялангуяа өдөр болгон ярьдаг над руу. Тэгээ уцаар байнга ярьдаг. Тийм болохоор тэгээ бас ирээд болцсон чинь манай нөгөө саяхан ирж манай тоглолтыг үзсэн. Хятад уу? Тийм штэ. Манай аав ээж хоёр дүү гурав. Тийм болохоор бас гайгүй саяхан уулзсан. 3-3 тэгээ мэргэжлийн баг Таиландынхаа багаас тоглоод байх юм уу? Гүү. Сая л орсон. Сая нэг тэмцээнд урилга аваад тэгээд яг бас буцах цаг маань таарад ямар гоё юм зандаа тэгвэл нэг тэмцээнд ороод тэгээд бас Бангкокт нэг гоё тий амарч агаад тэгээд ирээд нөгөө таксинд хүн зам дагуу аваа бууна гэдэг шиг юм. Үгүй харин айгүй гоё таарсан. Хятад байхад одоо гадаад хүмүүс хэрэг чад өчвдээ. Блогтой штэ бүх юм бүх интернет сошиал медиа тийм болохоор нөгөө нэг юу гэх юм тэр өөрсдийнхөө дөвийн нөгөө хиттийнхаа Weibo энтрийг ашигладаг. Тэгээ тэрнгээрээ л холбогдно гэсэн мэдгүй тийм байгааг болохоор гэтээ хятад фэнүүд бол үнэхээр гоё. That I was bleeding and I always go like this, so it's everywhere. No. Yeah. Oh, wow. You look like you just came out of war zone. Yeah. That's what I feel like. I I don't know. Confidence from my teammates and just lots of adrenaline. I'm really happy to be out there, happy to be playing with them. Are you tired? No. Өнөөдөр Cousins-ийн ивентийг хөтлөгч чинь хэр догтлон энэ саналыг хүлээн авав? Ер нь нэлээд сандарч байна, айж байна. Тэгтлээд нэг уулзсан гэж бодглохлаар айгуу гоё юм. Ажлын үед гэх юм бол өстэй маш айцтай нүл хариуцлага мэдэрч байна. Тэгээ энэ хүнтэй. Энэ манай энэ ордны MC анхаар одоо ажилгүй болгоод нь яагаад? Энэ манай энэ Гоё хамтрыг гэж их бодож исэн. Тэгээ нааг ерөөсөө өөр саксны ажил дээр ерөөсөө дуутахаа болцсон. Гэж ашгүй өнөөдрийн ингээд гоё байл. Ашгүй өнөөдрийн ингээд таарлаа. Журуудалтаа гэж. таны хүлгүүдийн дэмжигч гэдэг чинь би сайн мэдчихээн л та. Одоо тэгээд яах юм Cousins-тай бодонсыг дэмжих юм уу? Гэхдээ би хүлгүүдийг л дэмждэг үуч хүлгүүдээр дэмжсээр л байна шүү дээ. Аха бааж яалтад ороход одоо ямар шаардлага хангасан байд юм бол Бааж яалтад ороход Demar Cousins нэлээд мөнгө төлсөн дээ. аха би хэдэн төгрөг төлөөл наад руу ч орж болох байхаа танаа болоо. За чи ямарсан нэг 15 жил айгуу дээд төвшин цагсан мөнгө тоглоод. Тэгээд ихлэндээ. Тэгж байгаа холбогдоорой гэж. Тэгж байгаа минут холбогдоорой нэг 15 жилийн дараа чи. Cousins-ийн өмсгөл юу энэ фотолк юм байна. Зурагтай фотолк. За хүмүүс бол үнэхээр олоолаа ах шиг байна. Юм болж байна. Анх удаа NBA суперстар хэмжээний тамирчин ирж байгаад маш их баяртай. Тэгээд тоглоод өргөдөрлээ. Таныг одоо гардийн арын албанд ажиллаж ирсэн нэг олон хүмүүс мэдэн штэ тий. Тэгсэн чинь энэ үлрэл плей-офф дээр гардийн эсрэг одоогийн Knights эсрэг тоглохоор боллоо. Энэ өрсөлдөөнийг юу гэж бодож байна? Ямар хөө болох вэ? Надад яг энэ плей-оффд ингэж таарсныг хараад их сонирхолтой санагдсан. Тэгээд би үүдээ бол гард буюу Knights-ийн талд дэмжиж үзнэ. Гэхдээ Cousins-ыг бас ямар байхыг хармаар байна. Яг NBA-гийн ийм том тоглогч Монголын тоглогчдын эсрэг бас яаж тоглох вэ гэхээр хармаар байна. Зүрхний хүнд гард байгаа үстэй Knights Бага мэдээж дэмжин Эрдэнэ цогтойгоо би энэ үлрэл MVP болоосоо дээрээс нь цогтой энэ үлрэлд бол үнэхээр Монгол тоглогчдоос бүр тасарсан тоглож байгаа. Цогтойгоо MVP болоосоо гэж үзэж байна. Гард өргөжлөлт урагшаа Knight одоо тий. За Cousins-ийн андуудаар юу энэ да? Тайван дөө. Cousins-тай нэг байрал дээр үзэж тарах нь да. Одоо бэлтгэлтээрээ тэгэл айлах бүх байрлалаа яг айлах тэгэл бэлтгэлтээрээ болно да тий. Boogie Cousins. Олон хүмүүс UJ-араад түүний тоглолтыг үзэхээр хүрэлцэн ирсэн байгаа. Бүх анхаарал түүн рүү чиглэж байна. Юу мөнгө та тоглохгүй мөн өдөр? Өдөр дараагийн тоглолтоос боллоо. Яасан? Яа нэг баг зэрэг өвдөнө жоохон зовёр болтой. Гайгүй. Дараагийн тоглолтоос ирэхэд тоглолтоо олно. Demarcus Cousins эсрэг танахт уучраад харан тоглох чинь та ер нь дотроо юу бодож байна? Яг бас тэ Монгол бас дэлхий бас тэ Америкийн шгшөөгийн бас Олимпийн авраг Монголоос гисэн хүмүүс бас тоглож байгаа бас сайхан байна. Одоо манайхтай шгшөөгийн юм дээр таарч байгаа чинь ямар ч манайх одоо гоо зөвхөн сургуульд ярилцаал тэгэл очиход тоглоно доо.
just a good show, you know. Everybody here is super nice. I expect to see high-level basketball. Бидний хүсэн хүлээсэн түүхэн тоглолт яг одоо удахгүй эхлэж байна. Та хэр сэтгэл хөдлөж байна? Амар сэтгэл тогсон. Нэг сонь ингээд шээс өрөөд байгаа юм шиг юм. Ачи бит өсөрөөд шүү дээ. Бүгийг хаалсан зэрэг бага бол сэтгэл санааг шал өөр төвшөнд өргөж байгаа. Ягаад тэгэхээр бид нар бас ингээд энэ суперстар их цаантай хямсаг нур юм болоо гэсэн чи 90 гутаа ерөөсөө бүгдэндээ тулж ажиллаж байна. Are you excited? Very. Димаркус Казинцыг үзэх гэж ирлээ. Тэгээд NBA-ийн одоо зөвхтар үздэг байсан хүмүүс маань яг одоо миний ингээ хажуу зогсож байна. Тэгээд Ямар хөө юм? үнэхээр амар юм. Бас үнэхээр бодож ирсэнээс том байна. Яг л Golden State-д тоглож байхад нь одоо үзэл манай аваагийг дэмжээл ингээл явж исэн хүмүүс маань яг ингээ Монголд ирсэн тоглож ийн гэдэг өнөөдрийг бол амар их хүлээлээ. Саянаас цааш модтой бүжиглийн шоунд ороод байгаа гэсэн үү? Тийм шоунд орж байгаа тий. Яаж ин цаагаарч? Цаавар зөндөө юм болж байна. Гэхдээ яг өнөөдөр нөгөө бүжгийн бэлтгэлээ тарчаал тэгэл энэ хүнийг үзэх гээл ирлээ дээ. Ахаа энэ Казин Мазныг таних юм уу? Тань шүү. This gonna be some of the greatest basketball you ever seen in your life. DeMarcus Cousins is in the building. Тоглолтыг та юу гэж гайхалтай сайхан. Яг хүсүүлээс тоглох маань бол одоо би 4-3-гийн тоонд хичээ. Авраг Nights-ийн фэн юм уу? Өнөөдөр хэний тоглолтыг хамгийн их хүлээв? Эрдэнэ зогтойгоо. Тэгээ бас Жайг бас аим нүд туслаа. Дэлгөөмөр усгоё. Баярлалаа. Тэгтээ их хүн байна. Би. Ямар хөөс би барьж байгаа. За Семено на их байл гэдэг. Одоо миний хувьд бол маш их гоё лаа. Цэглэг бодс найз хоёр амар гоё өрсөлдөөнтэй тоглолоо. Тэгээ NBA Cousins исэн. Cousins та Williams хоёр амар хөвгөлтэй байлаа. Юу хөвгөлтэйсэн? Одоо ингээд тэгэл блокч болчиход Penny Williams сте. Тэр одоо Cousins-ыг маш их амар инээлтэй ер нь нөхөрсөй тоглолоо маш их гоё. За энэ эрдэнэч явчих. Үгүй чи зураг дарахгүй юм уу? Зураг дарах. За ёо баярлаа. Зүгээр явж алхаж хоёлоо оронгоо. За. Өнөөдрийн тоглолт хэцүү юу? Хэцүү байлаа. Би урд нэрээ. Манай фэнийг маань тоглол нь яг санснаар нь болж байгаа юм. Тэгээд бөмбөгийг авч явах тоглолтын найруулах гэсэн маш тийм даалгавар хүлээж авсан. Тэгээд хожил авсан гэдэг нь чухал. Багаараа маш сайхан тоглолоо. Багийн тоглол. Окей, за тэгвэл MVP гэж баахан дуудлаа шүү дээ. Тэгж дуудвал яг ямар байд вэ? Яг торгуулсан. Яг нэг торгуулж яах гэж яг тоглолт явцсан. Жохон нэг эвгүй сандраач юм бичээч юм нэг жохон тэгээд байдаг. Тэрнээс бол тэгэл маш гоё. Баргийн өмнөд дуудахгүй гэж бодоод өөрөөрөө маш сайн маш их бахархаад тэр олон хүний хүндлэлийг хайрыг хүлээж явандаа улам хичээндэл гэж гоё урам зориг өгдөг. За баярлалаа. За бас